Батрам тусам дундээ анхааралтай шүүхээ эргүү шугуулаа нээсвэдгийа. За энэ шугуулаар тусамгийн прокурорын газраас эргүүлийн тусгай ингээ 27 сарын 5 дахь сард ялгад өгүүлсэн төвшөнд хорогдох эргүүрийг хэлсэн. За нарийн чанар шугуулааны эцэг танилцал оролцдог соороо. За шугуулаар оролцох хүмүүс бүгдээс хуралдаа өргөсөн. За шугуулааны тийг танилцуулъя. За шүүгч танхимд орж ирэх шүүгч шийдвэр уншиж сонсгоод шугуулаар танхимд байгаа хүмүүс бүгд бүс шүүгд хүндэтгэл үзүүлнэ. Шугуулаанд оролцох шүүгч танд зөвхөлөх мэдээлэл өгөх асуудлаасаа босно. За шугуулааны оролцох шүүгч шийдвэр байлцсан. За мөн оролцох хурдан даргалагчийн дэг шүүгч шийдвэр цагт үүрэгтэй гэдгийг тайлбарлая. За шүүгч шугуулааны дэг зөрчсөн тохиолдолд түүнийг танхимаас гаргах хүртсэн сануулна. За дахин зөрчил гарвал шугуулааны танхимаас гаргаж шүүгч шийдвэр унших танхимд байлцах зохицуулттай. За улсын эдс бусад орчны хувьд шугуулааны дэг зөрчсөн тохиолдолд сануулга өгнө. За дахин зөрчил гарвал зөрчлийн тухай заасан торох шийдвэр зохицуулттай гэдгийг тайлбарлая. За шүүгчийн бие мачтыг танилцуулъя. За шар цахар ангит зэмлэнгийн төвшин Монгол улсын иргэн 1976 оны 10 сарын 4-нд Сүхбаатар аймаг Гаруус хүнд төрсөн 49 настай эрэгтэй бүрэн дунд боловсролтой мөрөглөг хэрэгсэл ам бол 5 эхнэр хүүхэд тавнд баруун орчны 3 дугаар агт оршин суух хаягтай. За регистрийн дугаар ХЖ 76 100 478 гэсэн байна. За биеийн бачилсан уу? За төвшин прокурор ялгах үйлдэл гардаж авах танилцсан уу? За чанга хариулаа. Прокурорд орцод. Танилцсан. За шугуулааны Сүхбаатар аймаг тусам дундын ахстай шүүхийн ерхий шүүгч насан буян бий даргаж за шугуулааны нарийн хүчин дарга ингэсэн за улсын эдгцээр хяналтын прокурор таснам шүүгч төвшин нарыг оролцоод энэ шугуулааныг явуулж байна. За шүүгчдээ оролцож эдгээр хүмүүстэй шатан төрлийн холбоотой эсвэл тухайн маргааны шийдвэрлэхэд ашиглах нөхцөлийн болон хэргийг шударга шийдвэрлэхэд эргэлзээ өгөх хүндэт байна гэж үзвэл оролцсноор татвар авах хэрэгтэй. За улсын эдгч татвар аваа. Татварлах байхгүй шүү чи. За төвшин татварлах хүн байна уу? Байхгүй. Нарийн хүчин дарга. За төвшинд шүүгчийн тусгаас эрхүү танилцуулсан уу? Танилцуулсан. Ойлгосноо тий? Асууж тодорхойлтууд байгаа юу? Байхгүй. За төвшин залгуудынхаа эргүүлийн тусгайг 27/22/5 заасан гэмтэргийг бол прокуророос хэлбэршүүлнээр баг шийдвэр саналтай ирүүлсэн байгаа. За өөрөөр тухайн гэмтрийг нотлогдсон гэж үзэж байгаа юу? За тухайн гэмтрийг гүйцэн гэм бурууга сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа юу? Зөвшөөрч байна. Ямар нэг маргаан байхгүй гэж үзэж болох уу тий? За прокурорын сонссон ядыг хүлээн зөвшөөрч байгаа юу? 2 сая 700 мянган төгрөг торох ялгсан юм байна тий? Тийм ээ. За гэмтрэг үлсэн гэм бурууга хүлээн зөвшөөрсөй бол бас үр дагаврыг ойлгож байгаа юу? Ойлгоо. Яс итгэж байна гэсэн үг шүү дээ. За хэрэг бүртгэгчийн шатанд за мөрдөгч прокурор за бусад этгээдээс за хүч хэрэгдэх айлгын сүрдүүдийг хуурч мэлгэцээр хууль бус аргаараа гэм бурууга хүлээн зөвшөөрөхийг халбцсан нөхцөл байдал гаргасан уу? Баггүй. Өмгөөлөх шаардлагатай юу? Шаардлагагүй. За хацдаг давагцсан ялгчаар татах тогтоол болон за ялгах төгөөлөлд орсон нотлохоортой бүрэн танилцсан уу? Танилцсан. За шугуулаанд шүүгд нэмж мэдүүлэгчүүд байгаа юу? Хэрэгт мэдүүлсэн дээрээ. Баггүй. Шинээр гарах баримт байна уу? Баггүй. За улсын эдгчүүд шүүхийн хэлцүүдийг явуулах бол нотолог тэнцэн салбартай холбоотойгоор санал байна уу? За шүүгдэгч төвшингийн хувьд прокурорын шатнд өөрийн үйлсэнгийн бурууг олоншуулж хэлбэршүүлсэн жамаар хянждүүлэхээр хүсэлт. За хүчлийг хангаж хэргийг хэлбэршүүлсэн жамаар шийдвэрлэж байгаа тул шүүхийн хэлбэршүүлгийг нэг үйлчилтэд явуулах. За ялгах дүнжтэй хасралтай бодсон нотлох баримтуудыг шийдэх гэсэн тооцоолох саналтай байна шүү. За шүүгдэгч төвшингийн хувьд хэлбэршүүлсэн жамаар шийдвэрлэх хүсэлтэд дэмжиж оролцож байгаа юм байна. За энэ улсын эдгчийн дүүс гэмбуруугийн болон эрүүгийн хаалгуудаа төвлөлтөд танилцуулъя. Сүхбаатар аймгийн прокурорын газрын
Хяналтын прокурорыг ташнын бэ. Прокурорын тухай хуулийн 17-19 дэх зүйл эрүүл эрэг хэн шийдвэрлэх тухай хуулийн 34-7, 35-24 дэх зүйлийн нэгдэх хэсгийг тус удирдлага болгон хэлбэршүүлсэн журмаар хэн шийдвэрлэх ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн засгийн ангийн 27-10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмтрэг үйлчлэн юу төвшөнд холбогдох 253 тиг 365 тиг 245 дугаартай хэргийн шугууралтанд улсын ялагчаар болсон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч юу төвшөнд эрүүл мэндийн засгийн ангийн 27-10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тэрүүл хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөвчг гэмтрэг үйлчлэн гэмбуруутай тооцох дүгнэлтийг гаргаж байна. Гэмтрэг үйлчлэн гэмбурууга хүлээн зөвшөөрч мөрдөн шалгалт ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмтрийг нотлоход дэмжлэг үзүүлсэн. Хувийн байдал бусдад төлөх төлбөргүй хэн нэгэнд хохируулахаар учруулаагүй. За согтолтын зэргийн тэг зүүнний 81% байгаа зэргийг харгалзан хэлбэршүүлсэн журмаар хэн шийдвэрлэх тухай хүсэлтийг нь хүлээн авч түүнд эрүүл эрэг хэн шийдвэрлэх тухай хуулийн 17 3 дугаар зүйл заасныг удирдлага болгон эрүүл мэндийн засгийн ангийн 27 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар тээврээс жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар асаж 2700 нийтдээ тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох шал оногдуулах оноглыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх тухай саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул уг саналыг батлуулах, за шүүгдэгчийг баримтлаагүй цагдаа оройг учир идэх салд оруулан тодруулах саналгүй, хэрэгт битүүм хөрөнгө байхгүй төмрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүй, шийдэх тутал хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өөр талсан хувийн баталгаагаар тасан зэрэг гаргамж хэрэгжүүлэх гэсэн төгөлдөр гаргаж байна. За шүүгүрдэн дуусч байна. Төвшин шүүгүүд хандах шийдвэртэй байна уу? Баггүй. За шүүг шийдвэр орол шүүгүрдэн дуусах тий.